Өнөөдрийн бичлэг дээр өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал ном дээр үндэслээд өндөр бүтээмжтэй харилцааг үүсгэх 3 зарчмын тухай ярилцах болно. Өндөр бүтээмжтэй харилцаа гэдэг нэг албан ажлын бизнесийн харилцаа юм шиг сонсогдож байгаа боловч өнөөдрийн бичлэг дээр ярилцах энэ 3 зарчмыг бүхий л төрлийн харилцаанд ашиглах боломжтой. Одоо гэр бүлийн харилцаа, хосын харилцаа, найзын харилцаа, за мөн дээрээс нь ажлын харилцаа, бизнесийн харилцаа гэдэг бүхий л төрлийн харилцаанд ашиглах боломжтой юм 3 зарчим байгаа. Тэгээд өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал ном ч угаасаа мөнхийн бестселлер гэж хэлэгддэг. Одоо зүгээр арга техник ч юм уу тиймэрхүү одоо өнгөцгөн зүйлийг ярьдаггүй маш суур зүйлийг ярьдаг учраас өнөөдрийн 3 зарчмыг яг амьдралдаа хэрэгжүүлэх юм бол бүхий л төрлийн харилцаагаа өндөр бүтээмжтэй болгох боломжтой болно. Өндөр бүтээмжтэй харилцааг бий болгох нэгдүгээр зарчим нь болохоор хожил гэсэн зарчимтай харилцаанд оролцох. Хожил гэсэн зарчимтай байх. Харилцаанд орж байгаа бүхий л талууд бүгдээр ашигтай байх ёстой. Ганцхан ашигтай байгаад бус нь ашиггүй болохгүй. За бус нь ашигтай байгаад би өөрөө хохироод иж болохгүй. Хожил гэсэн зарчимтай байх хэрэгтэй ингэнэ. За энэ хожил гэсэн зарчмыг хэрэгжүүлэхэд хоёр зүйл маш чухал байдаг. Тэр нь болохоор баялаг сэтгэлгээ болон төлөвшил. За баялаг сэтгэлгээ гэдэг нь юу хэлж яана гэсэн чинь амьдралд хүн бүрт хүрэлцгүйц баялаг байдаг. Энэ баялаг нь болохоор зөвхөн мөнгийг хэлээгүй бүх зүйлийг хэлж байгаа. Одоо амжилт ч байна уу, нэр хүнд ч байна уу, эрүүл мэнд ч байна уу, ер нь бүх зүйл надад ч гэсэн хангалттай байгаа, бусд хүнд ч гэсэн хангалттай хүрэлцгүйц байгаа. Баялаг сэтгэлгээ гэдэг нь. За одоо зарим хүмүүс нэг тийм хүмүүс байдаг шүү дээ, Одоо бусд хүмүүс амжилтанд хүрэх юм бол би өөрөө миний амжилт ингээ хорогдоод байгаа юм шиг. За бүр эсрэгээрээ бас би өөрөө хитрхийг амжилтанд хүрээд би одоо хитрхийг зүйл цуглуулад ч юм уу би сайхан амьдрах юм бол бусд хүмүүсийн юмыг булаагаад байгаа юм шиг гимшиг сэтгэлгээ бас байдаг те. Энэ бол ядуу сэтгэлгээ ингэнэ. Энэ ядуу сэтгэлгээ нь болохоор ажил төрчлөлтийн нөгөө дээр үеийн нийгмээс гаралтай юм байлээ л дээ. Одоо дээр үед бол мөнгө гэдэг зүйл байхгүй байхад ч юм бол одоо хамгийн чухал баялаг бол газар штэ тий. Зүгээр тариа тарьж мал маллаж амьдардаг байсан үед бол газар тий. Газар гэдэг чинь бол хязгаарлагтмал баялаг штэ тий. Тэгэхээр тэр үед бол би том газар эзэмших тусам бусад хүмүүсийн газрыг хороогдож байгаа учраас дээр үед бол их баялаг эзэмшдэг хүмүүс бол муу хүмүүс байсан. За муу хүн гэхээсээ илүү шуналтай хүн тий. Яг тэгэхээр өөрөө ихийг эзэмших тусам нөгөө хүмүүс нь багыг эзэмшиж байгаа учраас за тэгэхээр дээр үед бол би өөрөө их зүйл эзэмших юм бол бас жоохон гимшлийн сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл өнөөдрийн нийгэм болохоор нэг юм хязгаарлагдмал баялагийг булаацалддаг биш баялагийг бүтээдэг нийгэм шүү дээ. За жишээ нь одоо нэг барилга барьлаа гэж бодъё л доо. Тэгээд тийм бол тэр барилгыг барихад чинь мөнгөтэй хүн барилга барьлаа гэж бодох юм бол барилга бариулахын тулд барилгачид мөнгө өгнө, барилгын материал худалдаж авна гэх мэтчлэнгээр тэр мөнгө бол алга болохгүй тэр мөнгийг ингэж бусад хүмүүст өгч байгаа шүү дээ. Тэгээд бусад хүмүүст мөнгө өгсөн хэрнээ барилга гэсэн цоошин баялагийг нийгэмдэр бий болгох чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нийгэмдээ эргэлдэж байгаа баялагийг бүр нэмж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо тэр дээр үеийн ажил төрчлөлийн нийгэмд бол нэг хүн баян хэд баян болох нь бусад хүмүүсийнхаа баялагийг буюу тэр газрыг нь авч ийсэн боловч өнөөдрийн нийгэмд нэг хүн баян болоод байна гэдэг чинь баялагийг бий болгож байгаа гэсэн үг, бүтээж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо барилгаар жишээ авахад урд хожид байгаагүй үйл хөдлөлтүүд шинээр нэмэгдэж чинь гэдэг чинь манай нийгэмд эргэлдэж байгаа хөрөнгийн хэмжээ нэмэгдэж чинь гэсэн үг шүү дээ. Нийтийн ялалт босч чинь гэсэн үг. Тэгэхээр яг өнөөдрийн энэ нийгэмд хожил гэсэн зарчимтай харилцаатай байхын тулд сэтгэлгээгээ өөрчлөөд сэтгэлгээгээ ядуу сэтгэлгээ биш баян сэтгэлгээтэй болгох ёстой юм гинэ. Тэгээ баян сэтгэлгээ гэдэг нь болохоор өнөөдрийн энэ нийгэмд бол нэг хүн ямыг хийж бүтээж ин гэдэг чинь нийгэмдээ бүр шинэ баялагийг бүтээж өгж байгаа талархах ёстой хэрэг байтал одоо юм бүтээж байгаа хүмүүсийг хараад хэрэг атаарах юм бол тэр нь ажил төрчлөлтийн нийгмийн дагуу сэтгэж байгаа гэсэн үг гинэ. Тэгэхээр хожил гэсэн одоо энэ зарчмыг баримтлахын тулд хамгийн түрүүнд баялаг сэтгэлгээтэй болж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэсэн байна. Тэгээд жинхэнэ баялаг сэтгэлгээтэй хүн болгонд юм болгон хангалттай байгаа гэж боддог ийм жинхэнэ баялаг сэтгэлгээтэй хүмүүс л хожил гэсэн зарчмыг баримталж чаддаг гинэ. За дээрэс нь хожил гэсэн зарчмыг баримтлахын тулд төлөвшил маш чухал гэсэн байлээ. За төлөвшил гэхээр ингээл айгүй намтай, сууртай, бууртай, өөр ингэсэн бодолтой юм шиг хүмүүсийг хилдэг ч гэсэн энэ өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал гэдэг номон дээр болохоор төлөвшил гэдэг зүйлийг ингэж тодорхойлсон байлээ. Төлөвшил гэдэг нь эр зориг болон бусдыг бодох сэтгэлийн тэнцвэрийг хэлнэ. Эр зориг болон бусдыг бодох сэтгэлийн тэнцвэрийг хэлнэ. За тэгэхээр одоо харилцаанд орж явахад хоёр юм уу дээш маш олон хүмүүс ингэж харилцаанд орж байгаа шүү дээ. Тэгэхэд бусдыг бодох сэтгэл гэдэг нь хожил гэсэн зарчмын дагуу бусдыг бодох сэтгэл гэдэг нь бусд хүмүүс ч гэсэн ашигтай ах хэрэгтэй. Би өгч чадах юм өгнө гэсэн бусдыг бодох сэтгэлтэй. За эр зориг гэдэг нь харилцаанд орж явахдаа надад бас ашигтай байх хэрэгтэй учраас би өөрөө зоригтойгоор хүсэж байгаа зүйлээ би энийг хүсэж байна. Энэ харилцаанаас би энэ зүйлийг авах хүсэж байна. Компанид ажилласан ч гэсэн байгууллагатаа би өөрөө энэ зүйлийг энэ байгууллагаас олж авахыг хүсэж байна. За бусдыг бодох сэтгэлээр би ч гэсэн байгууллагатаа энэ зүйлийг өгч чадна гэсэн. Энэ хоёрын тэнцвэрийг хэлдэг юм байна. Тэгэд эр зориг гэдэг нь бас маш чухал юм байна. Эр зориг дээр нь би энэ харилцаанаас энэ зүйлээс би энийг авч авахыг хүсэж байна гэдгийг маш тодорхойгоор хэллэх хэрэгтэй. Тэгээ хожил гэсэн зарчмаар хожил төлөвшил гэж ярихаар бусад хүнд ашигтай байгаал өөрөө хохироод иж болохгүй хожил гэсэн зарчмын дагуу байх хэрэгтэй
хэрэгтэй. За тэгэхэд бол төлөвшөл буюу бусдыг бодох сэтгэл мөн өөрийнхөө хүслийг илэрхийлэх эр зориг хэрэгтэй гэсэн байна. Өндөр бүтээмжтэй харилцааг үүсгэх хоёр дахь зарчим нь болохоор эхлээд ойлго, дараа нь ойлгуул гэсэн зарчим. За энэ болохоор харилцааны ур чадварын талаар ярьж байгаа. Саяны тэр хож гэдэг нь бол харилцааны сэдэлтэй. Ямар харилцаанд орохдоо угаасаа л анхнаасаа л харилцаанд орж байгаа бүх талууд ашигтай байх ёстой гэсэн зөв сэдэлтэй харилцааг эхлүүлэх ёстой гэсэн бол энэ эхлээд ойлго дараа нь ойлгуул гэдэг нь харилцааны ур чадварын талаар ярьж байгаа. За энэ харилцааны ур чадвар дээр болохоор энэ эхлээд ойлго дараа нь ойлгуул гэдэг нь юу гэсэн үг вэ гэсэн чинь оншилгоос өмнө жор бичдэг эмч хийж болохгүй гинэ. Оншилгоос өмнө жор бичдэг эмч хийж болохгүй. За энийг болохоор айгүй гоё жишээгээр энэ өндөр бүтээмжтэй хүмүүсийн далайн дадал дээр тайлбарласан байлээ. За харилцаанд орохдоо та нэг хүнтэй уулзлаа гэж бодъё л доо. Та харааны ард судалтай, харааны шилцүүдэг хүн бас таны уулзж байгаа хүн чинь гэсэн жоохон хараа муутай хүн байлаа гэж бодъё л доо. Тэгээд тэгсэн чинь нөгөө уулзсан хүн чинь би ингээ юм сайн харж чадахгүй байна гэдгсэн чинь та би ч гэсэн хараа муутай штэ. Би ч гэсэн харааны асуудалтай. Тэр чинь миний шилэг зүчих гээд өглөө гэж бодъё. Тэгвэл таны хараа болон тэр хүний хараа хоёр хоорондоо өөр юм чинь таны шилэг зүсэн ч гэсэн сайн харж чадахгүй штэ тий. Тэгээ нөгөө хүн чинь би таны шилэг зүсэн ч гэсэн ямиг сайн харж чадахгүй байна. Миний асуудал шийдэгдэхгүй байна гэсэн чинь та урдаас нь юу яриад байгаа юм бэ? Наа шилэг чинь зүгхээр би бүх юмыг маш сайн тод хардیں۔ Тэгэхээр танд ч гэсэн таарах ёстой гэж дайрах гинэ. Энэ болохоор өөрөө нөгөө хүний ойлгоогүй ээжиж шууд өөрийнхөө арга замаар ярих. Тэгэхээр яг өндөр бүтээмжтэй цэвэр эрүүл харилцааг үүсгэхийн тулд нөгөө хүний зөв онцлох хэрэгтэй. Тэгэхээр эхлээд ойлго гэдэг нь болохоор эхлээд нөгөө хүн маань хараа нь ямар юм бэ гэдгийг нь ойлгож иж дараа нь харааны шилээ өгнө. Таны харааны шил угаасаа таарах нь ойлгомжтой шүү дээ. Хоёр өөр хүн юм чинь. Тийм болохоор эхлээд ойлго дараа нь ойлгуул гэдэг нь өөрийнхөө харааны шилийг шууд өгөх биш. Нөгөө хүн маань ямар хараатай вэ гэдгийг эхлээд онцлох нь зөв гинэ. Тэгэхээр нөгөө хүний ойлгохын тулд маш сайн сонсох хэрэгтэй шүү дээ. Сонсох хэрэгтэй, ажиглах хэрэгтэй. Хүн үгээр амаараа хэлэхээс гаднаас биеийн хэл хэмжээрээ өөрчлөлөө хэлдэг шүү дээ. Тийм учраас эхлээд ойлгохын тулд маш сайн сонсох хэрэгтэй, ажиглах хэрэгтэй биеийн хэлийг юм гэсэн тий. Гэхдээ бид нэг ингэ сонсохдоо зүгээр яг нэг цэвэр нөгөө хүнийхээ үгэн дээр анхаарлаа хандуулах биш. Би өөрөө тэр үгийг энэ үгийг энэ ямар санаатай хэлээд байна. Аль эсвэл бол энэ үгэнд нь би юу гэж хариулах вэ гэж толгойн дотроо бодоод идэв шүү дээ. Тэгэхээр сонсохдоо сайн сонсохын тулд яах ёстой вэ гэсэн чинь яг ойлгоно гэсэн зорилготойгоор сонсох хэрэгтэй юм гинэ. Угаасаа зорилготойгоо таарсан үйлдэлийг л хүмүүс хийдэг шүү дээ. Тэгэхээр таны зорилго чинь энэ хүн үнэхээр ямар хүн бэ гэдгийг ойлгохыг хүсэх юм бол угаасаа хүссэн гэсээгүй сонсох арга техник гэсэн тийм юм хэрэглэхгүйсэн ч гэсэн зүгээр л сонсон шүү дээ. Сайн сонсохын тулд яах ёстой вэ гэдгийг бодох биш. Зүгээр л би энэ хүнийг ойлгомоор байна. Чихнээсээ ойлгомоор байна гэх юм бол автоматар сонсож эхэлнэ шүү дээ. Тийм болохоор яг чин сэтгэлээсээ эхлээд ойлгох зорилготойгоор сонсоорой. Тэгээд сонсохдоо бас зүгээр сонсох биш, ажиглаж сонсоорой. Тэгээд эхлээд та сонсоод тэр үнийг ойлгочих юм бол зөв оншийг нь өгөх болно. Зөв оншийг нь өгөх юм бол та хоёрын харилцаа өндөр бүтээмжтэй болно гэсэн байна. За тэгээд нэмэлтээр энэ эхлээд ойлго дараа нь ойлгуул гэдэг дээр болохоор хүний яг юм сэтгэл зүйн хамгийн анхны сэтгэл зүйн хэрэгцээ нь болохоор бусдад өөрийгөө ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх, үнэлэгдэх гэсэн хэрэгцээ хүнд маш их байдаг. Энэ сэтгэл зүйн хэрэгцээ. Тэгэхээр бид нэр гидсэн үлссэн хүн лөө гидсэн амир үлссэн хүн лөө урдаас нь хараад лекц яриад байвал тэр хүн бидний яриаг ойлгож сонсохгүй шүү дээ, тий. Яг тэрнтэй адилхан сэтгэл зүйн хэрэгцээ нь болохоор хүний гидс үсгтэй адилхан бүгд тийм анхдагч хэрэгцээ нь бусдад өөрийгөө ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх, үнэлэгдэх хэрэгцээ хүнд байдаг гинэ. Тэгээд та яг өөрийгөө ойлгуулахыг хүсэх юм бол харилцаанаа ойлгуулахыг хүсэх юм бол эхлээд нөгөө хүнийг ойлгож, нөгөө хүнийг хүлээн зөвшөөрч хүн гэдгээр нь нөгөө хүнийг үнэлснээр нөгөө хүнийг чинь гидсэн цадаад буюу сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаад түүний дараа таныг сонсож эхлэн гинэ. Тэгэхээр хамгийн түрүүнд бидний харилцаанд орохдоо энэ одоо юу лээ бусдад өөрийгөө ойлгуулах, хүлээн зөвшөөрөх, үнэлэгдэх гэсэн тэр хэрэгцээг нь хангаж өгөөгүй жиж өөрийнхөө юмыг ярих юм бол цагийн гар зовлон. Тэгэхээр өндөр бүтээмжтэй харилцааг үүсгэхийн тулд эхлээд энэ хэрэгцээг нь хангаж өгснөхийн дараа ярих шаардлагатай юм байна. Өндөр бүтээмжтэй харилцааг бий болгох 3 дахь буюу хамгийн сүүлийн зарчим болохоор хүчээ нэгтгэх зарчим. Хүчээ нэгтгэх зарчим гэдэг нь нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 3 гэсэн үр дагаврыг бий болгохыг зорих хэрэгтэй юм гинэ. За нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 2 гэх юм бол зүгээр л энгийн штэ тий. Зүгээр л энгийн харилцаа гэсэн. Харин хэдүүлгийнхээ зорилго болохоор өндөр бүтээмжтэй харилцааг бий болгохыг зорж байгаа. Тэгэх юм бол нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 3 буюу түүнээс дээш үр дагаврыг бий болгох зорилготой байх хэрэгтэй юм байна. Энэ хүчээ нэгтгэх гэсэн зарчмыг биелүүлэхийн тулд болохоор зорилго төвтэй байх хэрэгтэй. Зорилго нь юу вэ? Зорилго төвтэй байх хэрэгтэй. Одоо чи ажлынхаа нэг хүнтэй хамтраад нэг зүйлийн талаар ярилцчихлаа гэж бодъё л да тий. Гэхдээ бидний зорилго болохоор ажлаа амжилттай хийх. Амжилттай хийх бидний зорилго. За бүр энгийн жишээ авъя л да. Энэ номыг нэг хүнтэй хамтарч биччихлаа гэж бодъё. Тэгвэл ном сайн бичих нь бидний зорилго гэсэн үг шүү дээ тий. Тэрнээс ш миний санаа ялах нь юм эсвэл бол миний одоо хамт ажиллаж байгаа хүний санаа ялах нь бит хоёрын зорилго биш. Зорилго маань номоо сайн бичих нь зорилго нь. Тэгэхээр номоо сайн бичихийн тулд миний санаа
санаанаас илүү санаа гарч ирэх ёстой. Нөгөө хүний санаас илүү санаа гаргаж ирэх ёстой гэд хоёулаа нийлээд зорилгынхоо төлөө толгоогоо уралдуулад гурав дахь сонголтыг гаргаж ирэх хэрэгтэй юм гинэ. Миний санаагаар явах нь чухал ш. Миний санаагаар явах юм бол хамтрах шаардлагагүй штэ тий. Миний санаа чинь нэг л юм чинь. А нөгөө хүний санаагаар бас явах шаардлагагүй. Нөгөө хүний санаа ч гэсэн нэг штэ тий. Тэгэхээр энэ хоёрыг нийлүүлээд илүү сайн би ганцаараа бодоод ч хийж гаргаж ирж чадахгүй санаа. Тэр одоо манай хамтрагч маань ч гэсэн ганцаараа бодоод хийж гаргаж ирж чадахгүй санааг бит хоёр толгоогоо нийлүүлж толгоогоо уралдуулснараа гаргаж ирэх 3 дахь сонголтыг бий болгох нь бидний зорилго ах хэрэгтэй гинэ. За тэгэхээр өнөөдрийн саяны ярьсан энэ 3 зарчим болохоор хоорондоо холбогдож байгаа. За эхлээд бол хожил гэсэн сэтэлтэй ах хэрэгтэй гэсэн шүү дээ. Би надад ч ашигтай, бусд хүнд ч ашигтай байх хэрэгтэй. Тэгээд энэ надад ч ашигтай, бусд хүнд ч ашигтай байхын тулд би бусдыг бодох сэтгэлтэй, мөн дээрэс нь өөрийнхөө хүсэл сонирхлыг чөлөөт илэрхийлэх зоригтой юм тэнцвэртэй байх хэрэгтэй. За тэгээд энэ хожил бий болгохын тулд болохоор эхлээд нөгөө хүнийгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Дараа нь өөрийгөө ойлгох гэсэн зарчимтай байх хэрэгтэй гинэ. Яагаад гэхээр хүний нөгөө нэг гидсэн үлссэн хүн одоо гайхалтай зүйл ярьсан ч гэсэн тэр хүн хүлээж авахгүйтай яг адилхан эхлээд нөгөө хүнийхээ сэтгэл зүйг нь ойлгож нөгөө маань ямар байдалтай байна, тэр хүнд юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгох нь нөгөө хүнийхээ сэтгэл зүйн ходоодыг нь цадгаж байгаа хэрэг учраас нөгөө нэгээ цадгасныхаа дараа өөрийнхөө юмыг ярьж ойлгуулна, тэгжиж ойлгуулна үр дүнтэйгээр тийм учраас харилцааны ур чадвар нь болохоор эхлээд ойлгох дараа нь ойлгуул. Энэ нь болохоор хожлыг бий болгохын тулд нөгөө хүн юу нь хожил вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Бас өөрийгөө энэ нь надад хожил юм а гэдгийг ойлгуулах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгээд дээрэс нь 3 дахь зарчим буюу яг жихнээсээ өндөр бүтээгчтэй харилцааг үүсгэхийн тулд миний санаагаар явах нь чухал биш. Миний санаагаар явах юм бол бус хүмүүстэй хамтрах шаардлагагүй. Нөгөө хүнийхээ санаагаар явах нь ч гэсэн чухал биш. Тэр хүний санаа бол нэг шүү дээ, тий. Тэгэхээр нэг дээр нэмэх нэг тэнцүү 3 түүнээс дээш хариу гаргаж ирэхийн тулд хүчээ нэгтгэх хэрэгтэй гэсэн зарчмын дагуу энэ 3 зарчмыг хэрэгжүүлэх юм бол өндөр бүтээмжтэй харилцааг бий болгох боломжтой байх нэ. Тэгээд энэ өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал номын зохиолч нь энэ ном болвол зүгээр нэг одоо өвчин намдаагч шархны лент альсгүй болвол одоо гал унтрагч биш ээ. Энэ дээр гарч байгаа зүйл бол маш урт хугацааны зарчмууд юм аа. Зарчим гэдэг чинь одоо яах те би байшин дээрээс үсрэх юм бол унах нь тодорхой. Энэ бол хөдөлшгүй үнэн зарчим штэ те. Үүнтэй адилхан өнөөдрийн бичлэг дээр ярьсан 3 зарчим нь та байшины дээрээс өсвөрл унах нь тодорхойтой адилхан та энэ 3 зарчмыг яг гурвангийн тэнцвэртэйгээр баримтлаж чадах юм бол таны харилцаа урт хугацаанд маш өндөр үр бүтээмжтэй байх болно. Харин энэ харилцааг ашиглахгүйгээр те одоо бусад харилцааны номдэр хэлдэгчл одоо зүгээр инээх хэрэгтэй, нөгөө хүнийгээ юм ярихтан толгой дохих хэрэгтэй, ойлгож байгаа гэдгийг илтгэх хэрэгтэй, магтах хэрэгтэй ч гэдэг юм уу. Энэ өнгөцгөн зүйлсүүд бол зүгээр л одоо шархны лент өвчин намдах гэсэн зүгээр нэг удаагийн хэрэглээ болвол энэ дээр гарч байгаа энэ 3 зарчим болвол бүр насан туршийн урт хугацааны эрүүл харилцааг үүсгэх дадал юм шүү. Тэгээд энэ зарчим бол саяны хэлсэнчлэн зүгээр нэг гал асахаар гал унтраадаг тийм зүйл биш. Мөнхийн зарчим гэж хэлсэн байлээ. Тэгээд энэ угаасаа өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал чинь мөнхийн бестселлер гэж явдсан шүү дээ. Тийм учраас жинхнээсээ та яг бүр урт хугацаанд эрүүл өгөөжтэй харилцааг үүсгэхийг хүсэх юм бол байгалийн хуулийн дагуу саяны 3 зарчмыг хэрэгжүүлээд үзээрэй гэж хувийн хаан зүгээс санал болгомоор байна. Тэгээд дараагийн бичлэг дээр уулзъя баяртай.